За сайн уу. Би өнөөдөр болохоор ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр кодоор буддаг зураг хэрхэн будсан тухайга яринга тэгээд дахиад бас нэг дараагийн зураг будж үзүүлэх гэж байна. За хамгийн ихэнд би яагаад кодоор буддаг зураг будгаар болсон бэ гэдгсэн чинь нэг хүний сториг үзэж хагаад ингээ кодоор буддаг зураг ингээ будсан гэд ингээ зургийг харуулсан чи айгуу гоё исэн. Тэгээд би бас ингээд ямар нэг гоё шин зүйл хийж үзмээр санагдаад тухайн үед энэ зургийг будсан. Энэ зургийг болохоор будахдаа би яг нэг бүтэн шөнө суугаад нэг шөнийн дотор будаж дуусгасан. Тэгээд ер нь бол 10 цаг будсан. Тийм ээ. Кодоор буддаг зураг өөрөө яг ямар байдгийг харуулъя. Одоо болохоор би орхны хүрхрээ будах гэж байгаа. За энэ будах байгаа зураг болохоор инэ. Тэгээд орхны хүрхрээ маань инэ. За тэгээд ер нь бол онлайнаар захиалаад авчдаг. Тэгээд онлайнаар захиалангууд формс бөглөөл тэгээд тэр формс дээр хаягаа оруулангууд өөртөө ингээд авчираад өгчдөг. Энэ удаа болохоор жоохон том зураг сонгосон. Тэгээд заавал нэг шөнийн дотор будаж дуусгахгүй багаар хуваагаад будаад дуусгачих гэж бодсон. Орхны хүрхрээ буддаг учир нь гэвэл сая энэ 100 гэр бүлэрээ архангаа өвөр хангаа руу явж аялсан. Тэгээ орхны хүрхрээ ингээд ерөөсөө ингээд үзнэ гэж ерөөсөө бодож байгаагүй байжгаад энэ 100 гинт явж үзээд тэгээд айгу гоё байсан. Тийм болохоор будгаар болсон. Ээжтэй будаж дуусчаад бэлэглэе гэж бодож байгаа. Аялал гоё аялалд авч дагуулж авч гоё хамтдаа аялсан болохоор хайрцаг дотор юу гэдэг вэ гэхээр үндс нь будах зургийн маань код нь ингээд жижигрүүлсэн хэлбэртэй ингээд тоотойгоо. Би эхлээд ийм жижигхэн цасаар нь яад юм болоо нэг хэрэг болохгүй юм шүү гэсэн чинь ингээд будаж явах явцад заримдаа хажуу талынхын талбайнаас хитрээд нөгөө талбай руу орчхоод хажуу талынхын талбайны тоон харагддаггүй. Тэгэхээр энэ жижигхэн зургаасаа хөөж хараад за энэ чи яг ийм өнгийн будаг байсан юм байна гэд харж байна. За хайрцагын дотроо ийм кодтой юм будгууд ирдэг. За мөн 3 төрлийн биер ирдэг. Тэгээд будаж дууссаны дараа тогтоох юм үлгүүр гэх юм уу тийм шүрүүптэйг ирчдэг. Тэгээд ерөөсөө надаас ямар нэгэн ур чадвар эсвэл ямар нэг эд материал үл шаардахгүй. Тэгээ энэ зургийг би 59 мянгаар авлаа. Энэ том зургийг энэ буддаг болохоор хідээр авснаа санахгүй байна. 59-с бол хамаагүй хямдхан авсан угаасаа жижиг юм чинь. Одоо энэ буддаагаас 2 дахин том хэмжээтэй зураг авах чинь. Тэгээд үндсэн будах зураг маань юм байна. За одоо ингээ ойртуулаа харахаар ингээд цифрүүд нь харагдаж байгаа. Тэгэл энэ цифрүүдийн дагуу л будсан байна. Тэгэл болчихно айгуу гоё. За би яваад усаа хийж өгөрэй дэрээ. За би сая усаа хийжээд ирлээ. Ер нь бол ингээд зураг будаж хэлэхдээ дээрээс нь доошоо зүүнээс баруун гişin. За ер нь бол ингээд зураг будахдаа юугаанд анхаарвал зүгээрээ өмнө нь энэ зургийг будаж байхдаа юу ингээд бодогдсон бэ гэхээр дээрээс доошоо зүүнээс баруун руу ер нь бол ингээд зааварчилгаан дээрээс доошоо будаарай гэдэм билээ. Тэгээд би болохоор зүүнээс баруун руу будаарай гэж зүйлнэ. Яагаад гэвэл ингээд зүүн талаа ингээд будчаад тэг ингээд баруун тал руугаа явбал хэрвээ энэ талаа баруун талаа будчаад зүүн талаа будна гэхээр ингээд энэ гараараа ингээд арилах гад ах магадaltaй. Тэгэхээр солгоо хүн байвал нөгөө талаараа болно гэсэн үг. Би одоо болохоор ер нь хатаагаад ингээд 50 будаж явах учраас янз бүрээр л будах бах. Тэгээд энэ зүүн талын энэ хэсгээс нь эхэлж будъя гэж бодож байна. Одоо энэ хэсгээс нь зураг будахаар ингээд мэдрэмж нь амар гоё юм билээ. Ингээд янз бүрийн өнгө хараад тэгээд ингээд төвлөрөөд тэнгуут ингээд олон бодлууд цэгцрээд тэгээд ингээд янз бүрийн өнгө хараад янз бүрийн дурсамжууд сэдрээд тэгээд ер нь ингээд би нэг шүнжэнгөө ингээд зураг будаж байхдаа ингээд айгүй олон юм бодоод айгүй гоё байсан. Тэгэхээр ер нь л айгүй гоё байсан. Тэгэл бүр ингээд би надаас ямар ч уран чадвар шаардахгүй зөвхөн яг энэ кодын дагуу л будахад болно. Тэгсэр нэ будцсны дараа айгүй гоё ингээд зураг би болоо гараад ирчихэнгүүт бүр өөрөөрөө бахархаад айгүй гоё юм байлээ шүү. Тэгээ манайхан заавал туршаад үзээрэй.
Манайх ч гэсэн их амар олон үзэж авчих. Та туршаад үзээрэй. Чи туршаад үзээрэй. Эхлээд бодох байгаа бол нарийн бирээрээ эхлээд бодсон зүгээр. Тэгээд нарийн бирээрээ ингээ бодоо авч байгаа хот угаасаа гарчин зүгшрэн. Тэгээд гараа зүгшрүүлчихэд том бирлүүгээ оруул зүгээр. Сүүлдээ нарийнхан талбайг том бирээрээ ч гэсэн яаж гоё бодох уу гэж туршлагаччихаараа дан том бирээ хэрэглээ авчиж болно. За одоо болохоор тэнгэрийг ингээ бодож эхлэж байгаа. Тэнгэр нь 30-аас эхэлж байна. Одоо энэ өнгөнүүд нь амар гоё ингээд харахаар нэг тийм юу гэж хэлмээр юм бэ? Амар гоё газтай. За 30 цагаанаас ер нь бол эхлэх юм байна. За 30-аас эхлээл тэгээл хөөгөл буцчихдөө. Зураг бодож яхад ер нь салфетик аягүй хэрэг болдог. Би салфетик авъя. Яагаад гэвэл нөгөө нэг ингээд биерээ ингээд аягүй цэвэрлдэг. Би тэгээ нөгөө бүр 2-2 хүүхэдтэй би ер нь бодож чадахгүй байх туу, бодож амжихгүй байх туу гэд бодож байсан хгүй. Тэгсэн чинь ингээд усандаа дүрчээд биерээ ингээд жоохон усын ингээд авуул зүгээр шүү. За хит устаа ингээд будгаа авч болохгүй. Тэгэх юм бол ингээд будагч урсаад амар сонирн болоод идэг. Тэгээд би анх нөгөө зураг авч явахдаа за би ер нь бодож амжихгүй байх таа, ер нь баг фейлдэх байх таа л гэж бодчихсан хгүй. Тэгээд тэгэж бодож агаад нэг өдөр хадмид хүүхдүүдээ очиж харуулад нэг өдөр тэд хонуулаад тэгээд тэр хугацаанд гэртээ ингээд бүр хадмаас ингээд гарахтаа бүр гэрлүүгээ яарал гэртээ очиж хурдан зураг бодож үзье гээл. Тэгээд шууд гэртээ ирээл тэгэл зураг бодоод эхэлсэн. Тэгэл зураг ингээд бодчихсон чинь амар хөвчлээ заяа. Эхлээл бодчихсон чинь маа нөхөр ингээд унтил та. Эхлээл бол айгуугаа дэмцсэн. Тэгээ жоохон байжсэн аа маглаа унтил та. Хизээ унтах юм унтахгүй мүү гэж уурлаа заяа. Тэгэл би унтчихээ би бүр ингээд бодгондоо орсон бүр ингээд амар юу хацсан байгаа штэ. Донтцсон байгаа штэ. Тэгэл тэгсэн чинь төөгийн ингээд эхлээл унтын тэгэл тэгсэн сүулдэ өөрөө олонтцсан. Тэгэл би зургаа будаалсан. Тэгэл сүулдэ нөгөө цаг маг юу нь бол нэг хардсан байлээ. Тэгэл зургаа будаал амар гой санагдал. Тэгэл байж байгаа л нэг цаг харсан чи 2 жилөө болцсон заяа. Тэгэл би бүр яана одоо унтъя гэл бодоол. Тэгтээ ингээд зураг маань бүр амар хэц дэвшилтэй яваад. Тэгэл за энийг дуусгачих. За энэ өнгийг дуусгачих гэл бодоод байсан чинь нэг мэдсэн чинь дууссан байсан. Гэхдээ би яг 10 цагийн дотор арайч яг дуусгаагүй. За нэг 98% таа болгоод дуусгасан. Тэгээ бүр нэг тэгэл байжсэн чи өглөө 8 болцсон байд энийг мэдээ цаг харсан чинь. Тэгээ би бүр нэрээ юу гэ бүр гайхаад хөшгөөнийгээд харсан чинь нэрнгээсээ юу атсан? Нар мандцсан. Гэгээ орсон. Тэгэл би бүр ёо за унти тэгэхгүй бол одоо энэ би хэцүүдлээ гэж бодоод бараг хүчээр шахуу тэгэл унтчаал сэрэл нөгөө нэг зураг ирээл харсан чинь бүр амар гоё харагдал. Амар гоё. Би ер нь дахиж гоё будна гэж бодож байгаа. Бүр юм айгу том мандалаатай ч юм уу эсвэл цэцэгтэй ч юм уу эсвэл одоо зөвхөн ингээд ийм нүгэр биш ингээд гар мар нь орсон будтай ч юм уу бас будаа гэж бодсон. Жохон байхад айгу гоё ингээл ээж айгу их зураг зурулдаг. Тэгээд зорсон зургуудыг бүгдээр ингээд нөгөө нэг 60 уцтай хавц гэл том хавц байдаг шүү дээ. Тэр хавцанд хийгээл цуглуулаад айгу гоё юм. Тэгэл тэр зургуудаа дараа нь амар үздэг. Тэгээ ээжс нөгөө нэг айгу гоё яадаг. Өргөмжлөл шагнал маглыг амар гоё цуглуулсан. Тэгээ ингээд зураг будж ангууд ингээд энэ хар ингээд одоо хүрээнүүд нь байгаа шүү дээ. Яг энэ дотор багтаагаад энэ номерын тоог будаарай гэсэн. Энэ хүрээгээ ингээд жоохон дараад будаад явбал зүгээр заяа. Ягаад гэвэл ингээд хүрээгээ үлдээгээ тойруулаа будаад байдаг. Тэнгүүт будаж дууссаны дараа зураг нь өөр ингээ харахаар дундуура хүрээтэй харагдаад байл амир сонь шүү дээ. Тэгтээ нөгөө нэг юунууд бүр юм заагуудын нь бол бүр ингээд арилгаж болохгүй. Яг тэр цаанаас нь хэлсэн заагийн дагуу л яг хэлсэн тоогоо номерын өнгөөр л будаа явж хахад санаа зовлтгүй будагч юм бүр зурагч амар гоё төгөлдөр болно. Хамгийн гол нь яг цаанаас нь зааж өгсөн дүрмэл яг бариад будах хэрэгтэй. Нэг цэг, нэг хэсэг одоо нэг юу идэв жижиг юм нарийнхан зураас хүртэл амар чухал. Одоо жишээ нь энд ингээд яг будтагийн энд нь ингээд нарийнхан зураас явж байгаа байхгүй юу? Тэгээд энүүгээр ингээд өөр яамаа өнгө орцсон.
Тэгээ энэ зураас хэрвээ би ингээд будаагүй арилгацсан бол ингээд будтай энэ цээж юм байхгүй юм шиг харагдах юм шиг дараа нь санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд байгаль будж байгаа болохоор яг ямар болох нь сайн мэдэхгүй байна. Би тэгээд нэг зураг будаж дуусгачаад найзаагаа уруу татаад будаач гэж хагаад найзаагаа юу бодулсан? Парисын цамхаг. Тэгээ Парисын цамхаг яа би бүр ямар тулаад байгаа юм. Парисын цамхаг будчаад ингээд будсныхаа нараа бит хоёр гэрт нь өлгөөд тэгсэн чинь бүр амар гоё харагдчихлаа. Тэгээ өөрөө будсан гэж бодохоор бүр амар гоё. Яг тэр өөрөө яг зурсан юм шиг. Тэгээл найзтай гоё гэсэн. Найз гэж ярьсан. Тим өнөрөгч. Тэгээд нэрийг хэлчих. Зурагтай холбоотой гоё дурсамж юу гэдэг лээ. Дундаа ингээд нөгөө шогон зураг гэдэг чил ордон шүү дээ тий. Тэр хичээл би амар сайн байсан шүү дээ. Одоо ингээд нэг дүрсийг нэг талаас нь ингээд харсан ингээд зураг үзүүлэнгүүтээсээ одоо нөгөө талаас нь харсан зургийг зурж гэх юм тий. Тэнгүүт би амар сайн яг тухайн үедээ амар чадаад гэл амар хурдан үзүүлээд байдаг гэсэн. Тэг амар санаж байна нөгөө шогон зураг гэхээр нь амар зургийн дэвтэр бэлдсэн байсан чинь яг дан ганц зургийн дэвтэр дээр биш нөгөө бас юун дээр тооны дэвтэр дээр тооны цаасан дээрээс дүрс зурлаад байсан шиг санагдаж байна. Дан ганц цагаан өнгөр юм бодохоор амар эвгүн бэ. Их тийм уйтгартай. Энийг нөгөө яг гоё юм хөлн дээр тогтоогоод тэгээд бодвол уг нь гоё юм байна. Би одоо ингээм амар өрөвдөлтөй өөрөө ингээ барьцсан. Амар өрөвдөлтөй харагдаад байгаа байхгүй. Нэрээ би зураг будсан чинь өөрийгөө амар хуянтуулсан байсан ш нэрээ. Тэгэхээр хэрвээ зураг будвал би самтад өөрийгөө хуянтуулахгүй одоо юу гэдэг яг хөлн дээр зураг тавьж агаад гоё. Тэгж агаад будаарэ. Би бол яг ингээ одоогийн нөхцөл байдалтай тохируулах гэж ингээл бодгоос. За ерөнхийдөө энэ хавийн цагаан өнгө дуусчлаа. Энэ хавийн цагаан өнгө дууссан юм чинь. Биирээ ер нь бол арилгаад солиё. 38-аар дууссан. Одоо 22-ыг хэрэглэе гэж бодож байна. Ашгүй тэнгэрийн яг цэнхэр өнгөрөө орлоо. Том зураг бодвол яалтч хөл хэрэгтэй юм байна. Би ч өмнө болохоор зүгээр юу л яцсан. Ингээл ажлынхаа ширээн дээр сууж байгаа л гэртээ байдаг ажлынхаа ширээн дээр сууж байгаа л бодсон. Одоо би ч 22-ыг бодож байгаа тий. Би нөө төрүүлсэн шүү дээ. Ингээ бодож байхдаа анхаарах юм. Хажуудлынхаа тоон дээрээ л бодож байгаа ч болохгүй. Хажуудлынхаа тоон дээр бодчихвол тэгээд дараа нь хідээс юм бол гэж бөө хэцүү. Орхны хүрхрээнээрээ явахад айгүй гоёсэн. Батүлзийн сум билүү? Батүлзийн сумын нутагт байрших улаан цэцэрлэн хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. Гинэ би энэ тайлбарыг гоё дараа нь уншиж үгүй за. Тэгээд ингээд будж байхдаа энэ ингээд юу гэдэг энэ суурь нь цаас яг цаас бол биш нэг юм даавн цаас гэх юм энийг одоо юу гэж нэрлэдэг юм болоо. Тийм ааш тэ. Тэгэхээр будгаа аль болох өтгөн аваад тэгээд яг бүрэн гүйцэд будах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд будгаа амар шинхэн аваад цаагуур нь ингээд цагаан цэг үлдээгээд хахаар яг будаж дуусны дараа бүгэн юм цагаан цэгтэй юм шиг харагдана. Тэгээ одоо миний юу хэлж байгааг ойлгохгүй ч магадгүй л дээ. Тэгтээ чи яг ингээд зургаа бодож үзэхээр яг миний юу хэлж ирснийг ойлгохнаа цаа гэдэг. Би нөгөө нэг ямар ч тийм гарын урд үе надад нэг байдаггүй. Одоо ингээл хүмүүс юу гэдэг дизайнер, загвар зохион бүтээгч эсвэл интерьер дизайнер гэх байдаг шүү дээ. Би болохоор ерөөсө гарын урд үгүй болохоор тийм сонирхтгүй, чадахгүй гэж боддог байхгүй юу? Гэхдээ ингээд зураг бол бодож бол чадхадах шиг байна. За өөртөө юу хийж энэ ажил төрлийн сайн уу? Сонир сайхан юу байна? Тэр их газар ярьдаг гэдэг. Би ажилдаа орсон, ажил эхэлсэн айгуу гоё юм уу? Жохон бахт нэг яадаг гэсэн тий. Тэнгэр зураал, мод юу зураал, уул зураал, гол зураал, гэр зураал. Тэгэл хонь мал зураал, морины уяа зураал. Уяан зэл гэдэг лөө. Зураал. Тэгэл нэг тийм яг юм тогтсон нэг тийм тогтсон зургийн хэм маягтай болсон гэдгсэн тий жоохон бахт. За бүгдээрээ зураг зурцгаая гэх юм бот бүгд тэрийг зурлаа. Цэцэрлэг тахт. Нэр цэцэрлэг тахт нэг амар гоё юм болж исэн юм шүү дээ. Цэцэрлэгт ингээ байдсан чинь нэг өдөр ингээл багш бүх хүүхдүүдэд утас зүү өгөөл
Тэгээ утас зүүн биш ээ. Тэгээ утас зүү тэгээ даавн дээр ингээд ийм зурцсан зураг өгöd. Тэгсэн чинь ингээд тухайн үедээ яаж исэн бэ гэсэн чинь оёдлын дугуулангийн хүүхдүүдийг одоо шалгаруулж авсан байгаа байхгүй эхний өдөр. Тэгээ нөгөө хонин холбоо гэж оёдлоод гэсэн шүү дээ. Тэр хонин холбоогоор ингээд зургийнхаа дагуу ингээд хонин холбоогоор оёод тэгэл ганцхан өдөр ганцхан хичээл дээр тэгж оёж байгаа байхгүй юу. Тэгээ оюулснаа шууд ингээд тэр өдөр ямар ч алдаагүй айгүй ингээд гоё оёол тэгсэн хүүхдүүдийг шууд тэр дорно. За энэ хүүхдүүд зургийн дугууланд орлоо гэж хэлцдэг байхгүй юу. Тэгсэн чинь бүр надад бүр амар гоё санагдаад би бас тэр зургийн дугууланд нь ормоор санагдаад даанч гэхдээ би нөгөө нэг гоё зурж чадаагүй гоё ингээд оёж чадаагүй тэгээ орж чадаагүй. Тэнгүүтээ би нөгөө нэг зургаа утас зүйтэйг гэрлүүгээ авч явангуудаа гэртээ очиод нөгөө ойсон зургаа ингээд бүгдээр ингээд юу гэдэг лээ хөвөөд давыг нь хөвөөд дахиж шинээр оёод тэнгүүтээ багчаа би ингээд гэртээ ингээд ойсон би ингээд ийм гоё болоход ойсон багчаа би зургийн дугууланд орё гэж хэлээд орсон. Бүр амар орохын тулд амар хичээгээд тэгсэн чинь амар гоё зургийнхаа дугууланд орсон чинь дан ганц хоноо холбоо биш заяа зөндөө олон ингээд оёдол заагаад тэгээд бид нараар оюулаад тэнгүүтээ хамгийн гоё нь цэцэрлэгт чинь ингээд унтуулдаг штэ хүүхдүүдийг өдөр унтуулдаг. Тэнгүүт зургийн дугуулангийн хүүхдүүдийг өдөр заримдаа унтуулахгүй эсвэл айгүй бага унтуулад тэгээд юмыг оюулдаг гэсэн айгүй гоё. Тэр нь надад айгүй гоё гэсэн шүү. Ер нь хүн цэцэрлэгтэй л дандаа амьдарч байл уг нь гоё тийм гэдэг гоё. Хоолой идэл тоглоол жоохон хичээл хийгээл тэгээл гоё бүжиглээл би бас цэцэрлэгт тахтай амар их бүжиглдэг гэсэн шүү дээ. Яагаад хүн ингээд зарим дурсамжийг аягүй их юу хад юм бол тод санд юм бол Цэцэрлэгт хахад ингээл ангид нэг одоо дээд ангийн гэх юм уу арай ахлах бүлгийн гэх юм уу нэг ингээл банд орж ирэл. Тэгэл хөдөлгөөн заахал анги дээр шууд хөдөлгөөн заахал тэгэл нөгөө хөдөлгөөний яг ингээл 1 2 3 4 5 6 7 8 1 2 гэж дахиалдаг шүү дээ. Яг тэрнийхэн дагуу ингээл бүжиглэл хийж ингээл тэгэл тэгсэн чинь намайг бүжгийн хамтлагт аваад тэгээд бүжиглжтэй хамгийн ингээд олуулаа ингээд бүжиглжсэн бүжиг миний бодлоор тэр нөгөө нэг чон ба дулаа шиг үлгэр күгэлтэйч гэх юм уу тэрний бүжиг байсан санагдах юм. Манай дээд ангийн нэг бүр амар хөрхөн яг орс шиг царайтай. Тэр охин юу нь болоод ээж нь болоод бид нар ингээд жижиг ишигнүүд нь болоод тэгэнгүүт бас нэг банд юу нь болоод чон нь болоод тэгээд бүжиглэжсэн санагдаж. Тэгэл цэцэрлэгтэй амар гоё бүжиглдэг байж лээ. Дуу хөгжмийн багш амар их бүжиг бэлдүүлдэг гэсэн. Манай дуу хөгжмийн багшийг Эрдэнэ цэцэг илүү Эрдэнэ чархал илүү нэг амар том бүлтгэр нуттай гоё ах шийсэн. Би тэр багштай сүүлд банкн дээр таарсан шүү. Тэгэл юм яриад амар гоё санагддаг юм бэл. Гэтэ нэр амар цаг хугацаа хурдан юм аа. Би ингээд тэр багштай банкн дээр ингээд таарахад тэр багш яг л намайг жоохон бахад байсан шигэ байгаа байхгүй юу? Залуухан. Тэгэл тэгж яах чинь би бүр тэр жоохноосоо хид дахин өндөр болоод хид дахин жим юм бүр өссөн байдаг наад. Манай яг цэцэрлэгийн багш Нараа гэд багш байсан. Яа хоол ирж. Өдийн цаг юм. Би сая ийм жоох юм бодлоо шүү. За би хоолоо идэж. Өдийн цаг гэсэн чинь ийм пицца өгч шин. Тэгээд энд нь ансны шүүсэн. За би ер нь одоо жоохон юм харчаад чимээгүй зураг боддог юм лээ. Амар гоё халуун пицца. Яа миний дуртай хаваа. Ансны шүүсэн амар хэтэрхий чихэрлэг юм аа. Анх пицца хийцээ идчихсэн юм бол
Ямар ч гэсэн бүр 10 хэдтэй дэлгэсэн баг. Ах чин пицца хавд орж ирээгүй байхад нэг мистер пицца илүү тийм байд хүсэн дээ. За үдийн цэст гоёлаа. Би сайн ингээд цэцэрлэгийн тухай ярьсан чи ер нь л цэцэрлэгийн дурсамжууд айгүйх орж ирээд байна. Цэцэрлэг тахт өөр юу болж исэн бэ гэд бодлоо л доо. Тэгсэн чинь нөгөө бяцхан тод авьяаскан гэдэг нэг тийм тэмцээн болдог. Тэнгүүт ингээд тэр нь одоогийнхаар ч байх те. Одоо бодоод ах нэг тийм мисийн тэмцээн шиг гэх юм уу. Гэхдээ бас эрэгтэй хүүхдүүд оролцдог. Бяцхан тод авьяаскан гэдэг. Тэгээд оролцоороо юу хийдэг вэ гэхээр бүхэл чадвараа үзүүлдэг. Шүлэг уншдаг, дуу дуулдаг, загвар өмсдөг. Ингээд янз бүрийн төрлийн хувцснууд загвар өмсдөг. Тэгээд бүрийн мэдлэг шалгасан асуулт хариултандаас хариулдаг. Тэгээд би цэцэрлэгт байхдаа тэрэнд бас орж исэн юм байна. Тэгэл нөгөө нэг авангард хувцас, гоёлын хувцас, үндэсний хувцас гэл ингээл амарлаг тийм юугаар загварын тэмцээн гэх юм тэр шиг амир нийтэд амарлаг. Тэнгүүт нөгөө нэг авангард хувцас дээр маа ээж бүр амир хөрхөө шүдэнзээр скотчн дээр ингээд шүдэнзнүүд үрж тавиад шүдэнзээр ийм юу хийж өгöd хувцас хийж өгöd. Тэгээд миний ингээд орж байгаа дүр нь батлахлаар нэг тийм Египтийн дээр үеийн юу л гэдэг юм. Хатан хаан. Египтийн дээр үеийн хатан хааны дүрийг л илэрхийлж байгаа шиг байна. Тэгэл ээж ингээд бүр амар их шүдэнзээр амар их скотчор тийм хувцас хийж өгсөн нь. Тэр ингээд ийм толгоо ингээ гоёлтой. Тэгснэ энэ миндаас нэг ийм толгоо гоёл бас янз бүр. Тэгснэ ингээд тохон дээр могоо зогоо зурлаа ялаа мэдгүй ямар ч амар тэгж бэлдээл. Тэгээ бас гоёлын хувцсан дээр нь ойдолчин дээр материал авчиж өгч амар хувцас хийлгээл. Тэгээд тэр гоёлын палачтай дээр нь гоёлын палачийг нь болохоор ээж загварынаас өөрөө гаргаад тэгээд тэр палаж нь амар гоё заяа урт талаараа хормон богинохон хойд хэсгээрээ болохоор хормон урт тийм палаж хийж өгсөн байхгүй. Тэгсэн чинь бүр саяхан бүр хойно одоо саяхан штэ 2-3 жилийн өмнө яг тийм палаж амар модонд орсон. Тэгэл би тийм палаж модонд орсны дараа жоохон бахтай ээж бяцхан тод авьяасны тэмцээнд ингэдэг байсан да. Үнсгэлжин болохоор яг 100% загвар ихтэй. Тэгэхээр яг үнсгэлжин гэж хэлж болох юм байна. За. Ер нь бол би ингээ бодлаа. Гоё дуу сонсоод бодлаа. Тэгэхээр жоохон байж гадаг болцсон. За ингээд үргэлжлүүлээд зураг бодож байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн дахиж хэлье. Зураг, том зураг бодох чивэл заавал гоё хөлтэй, тухтай зураг бодохгүй бол хуян айгүй хөөрнө. Өмнө нь удаа би жижиг зураг бодсон болохоор айгүй амар байсан. Том зургийн хувьд болохоор бодох жоохон хэцүү байлээ. Тэгэхээр энэ дээр бас айгүй сайн анхаараарай. Би энэ зургийг бодож эхлэхэд буудлын тусгаарлалтанд байсан учраас гоё бичлэг хийгээд авч үлдсэн. Тэгээд ер нь бол ийм зураг бодож үзээд заавал туршаад үзээрэй гэж зөвлөмөр. Яг гэвэл хийгээд дуусцсны дараа айгүй гоё мэдрэмж авдаг. Яг үнэндээ би энэ зургийг одоо ч гэсэн бодож дуусаагүй байгаа. Маш том байгалийн зураг учраас деталь айгүй бас ихтэй будсаар л байгаа. За өнөөдөр зургаа ингээд 2 дахь өдрөө бодож ийн. Бүтэн өдөр бодохгүй байгаа. Ингээд хаяа таал бодож байгаа. Энд миний бодогнууд байна. За би нэг сайн мэдээтэй. Оройн цагаар зураг бодож чадахгүйсэн чинь асуугаад ийм гэрэлтэй алцсан. Ийм гэрэлтэй алцсан болохоор орой ингээд зураг бодож чадаж байгаа. Ингээл сууж байна да. За хэрвээ миний энэ бичлэгийг үзээд кодоор буддаг зураг бодож үзэхээр шийдсэн бол заавал туршиж үзээрэй. Тэгээ мөн надтай хуваалцаарай, шеэрлээрэй, таглаарай. Амжилт хүсье. За тэгээ бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай. Хайртай шүү.